Спиртийн үйлдвэрийн үр тариа хадгалах бүрэн автомат тус бүрэн 1500 тонны багтаамжтай 4 жирхэг буюу нийт 6000 тонны багтаамжтай цайрцсан төмөр силос хадагчийн хамт өгсөрт суйрлуулж 2025 оны 10 дугаар сарын 18-нд бүрэн ашиглалтанд орууллаа. Уг төсөл нь 3.5 тэрбум хөрөнгө оруулалтаар 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Төслийн судалгааны ажил 2023 оноос хийгдсэн бөгөөд хятад болон турк компаниудаас тоног төхөөрөмж, үнийн судалгаа хийгдэж Турк улсын Скурова Сила Слепнисил компаниг сонгон 2024 оны 4-р сард худалдан авах гэрээ хийгдсэн. Турк улсаас Силосыг газраар тээвэрлэн 2024 оны 9-р сард зүүн хараад хүлээн авсан. Силосны суурийн зураг төсөл болон суурийн зутгалтын ажлыг 2024 оны 4 сараас 2025 оны 5 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгсэн. Силосны угсралтын ажил 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 9 дугаар сарын 15-нд хийгдэн шин суйрлуулсан силосонд намрын ургацын анхны будаага хүлээн авсан. Силосны автоматын ажлыг 2025 оны 9 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарын 18 хүртэл шинээр суйрлагдсан силос болон ашиглагдаж байгаа бетон силос нь бүрэн автомат нэгдсэн системд шилжсэн. Төслийн ерөнхий хариуцагчаар спиртийн үйлдвэрийн менежер Яг Хишиг Жаргал, силосын суурийн ажлыг барилгын инженер Г Баяр Магна, угсралтын ажлыг инженерийн менежер Г Уухан Баяр нар хариуцсан ажилласан. Уг төслийг хэрэгжүүлэхэд олон гэрээт компаниудаараа хамтан ажилласан бөгөөд угсралтыг Турк нийлүүлэгчээс зөвхөн инженер Дурмус Алия удирдан угсралтыг Тэхийн хөрөнгө компани хийж гүйцэтгэн ажилласан. Силосны цахилгааны угсралтын ажлыг Турк инженер Баркал Бендер ахлан Спирт Балбурам компани захилгаан автоматикийн баг хамт олон хамтран угсарсан. Үр тариа хатагч нь хийгээр ажилладаг бөгөөд хийн танк болон шугам угсралтын ажлыг Дашванжил компани хийж гүйцэтгсэн. Энэхүү бүрэн автомат үр тариа хадгалах силосыг амжилттай ажиллагаанд оруулсан баг хамт олонд бүх хүмүүстээ талархал илэрхийлж баяр хүргэе.